одоо онлайнаар офстой болёо. Байгууллага онлайн шилжүүлье гэж байгаа одоо бизнесийн өгч хамгийн ихний зөвлөгөө юу? Нэг тэгвэл тэр Office 365 гэдэг Microsoft-ийн Office-ийн систем байгаа. Тэр бол ерөнхийдөө хоорондоо чатлах, мэйл бүгдээр интеграц хийцэн байдсан байлээ. Бас тэрүүнд орж исэн хүмүүсээс нэг өндөр ур чадвар шаардаад байдаг. Ерөнхийдөө Facebook-ийн мессенжер ашиглаж чаддаг, сайт үзчихдэг, мэйл бичдэг хүн бол болоод байдаг. Хоёрд нь гэвэл хоорондоо байгууллагын яриа холбоо, харилцаа холбоо бид нар утсаас асар их хэрэгэлдэг. Тэгэхээр яг энүүний хөгжүүлэлтэн дээр болохоор call prog бол байгу зөвлөмж болгоно. За дээр нь Mobicom-ийн янз бүрийн дагалдлах үйлчилгээнүүд байдаг. Нэгдсэн шугамын үйлчилгээ тэрүүн дээр салаалаад яриа үүсгдэг. Энүүнийг ашиглаж хэлмээр юм билээ. Дээр нь мэдээч хэрэг хийцэн байгаа интернетийн манад бол хөөрхөн програм хангамж хөгжүүлдэг компаниуд байдаг. Тэдэрт яг хэлээд хооронд нь холбох интеграцчлал буюу жижигхэн удирдлагын төвмөө байдлын юм ихэд бол манай инженерүүд бол хийх бүрэн хүчин чадалтай юм байлээ. Энэ дээр бол маад байж байгаа шүү дээ. Datacom компани байж байгаа. За тэгэл мэдээч дараа нь хурдтай интернет хэрэг болно.